За хамтдаа тоолъё. 10 9 8 7 6 5 4 3 2 1 апгадаж цолсё. Эй. Самасано. Яргоо юм бэ? Та бүгдийн нэрээр харж байгаа баярлалаа. Бидний 180 клуб концерт өнөөдөр ихэхэд бэлэн болсон байна. Тэгээд гадаа хүтэн байгаа ч энэ та бүгдийнхаа бүгд сэтгэл бэлдсэн. Тэгээд таны зүрх сэтгэл дулаахан байх болно энэ өрөө. Тэгээд эхнээс нь ахвала дуустал хамт байгаарай. Өнөөдөр өрөөний бидний концерт үүгээр ихэхэд бэлэн болсон байна. Бидэнд бэлдсэн амьд хөгжмөд дуунууд байна. Бидэнд мөн cover дуунууд байна. Янз бүрийн дуунууд байна. Мөн төгсгөлд нь бидэнд гайхалтай жижиг байна. Тэгээд бидэнтэй хамт байгаарай. Өнөөдөр өрөөнийхөө концертыг тэгээд эхлүүлцгээе. Тэгээд эхний дуу нь болохоор Price Tag гэдэг дуу байна. Тэгээд энэ дуу хүлээн авсан сонсгоё. Price Tag. Алаач дэмждэг юм байна. Нэг. За бүгдэнд нэрээ минь дээ. Намаа бүртээ гэдгээ. За тэр ч яах вэ? Миний одоо дуулах чад болохоор Jesse James Price Tag гэдэг нэртэй дуу би ингээ cover-д төрөж байгаа байхгүй. Тэгээд энэ дууны яг үндсэн утга нь бол ингээд юм уусаа үндсэн утга нэг хөөх юм мөнгө бол ингээ бүхнийг шийдэхгүй шүү гэдэг утгатай. Тэгээд үнэхээр яг энэ утгыг аваад яг ингээд монголоор орчуулаад төрөж байгаа. Тэгээд бид нар заримдаа ингээд одоо ялангуяа бид нар ингээд мөнгөийг бол амар номер 1-т тавьдаг нийгэмд амьдарч байгаа шүү дээ. Гэтэ бид нар заримдаа мөнгийг номер 1 гэж үзэж байгаад үнэхээр номер 1 зүйлээ бид нар алддаг тохиолдол байдаг. Тэгвэл битгий ингэсэ гэсэндээ энэ дундаа яг энэ мөнгө номер 1-т биш шүү гэдэг утгыг шингээж өгсөн байгаа. Тэгээд дуугаа үлээж үзгаая.
Баярлалаа. За одоо болохоор дахиад дуулнаа сэтгэл хөөрчлөө. Одоо болохоор Амидутайгаа хамт чиний зүрх болон миний зүрх гэдэг нэртэй дууг дуулгуулнаа. Тэгээ Амид өгөрж байна. Тэг нэг за бүгдэнд нь орой минь намайг Ами гэдэг. Тэгээд энэ өрөө дуулахтайгаа дуу минийхаа нэрийг болохоор чин сүрх мэд сүрх гэд нэртэй байгаа. Тэгээд энэ дууны маань утга нь болохоор битэр Иесус Христэд итгэдэг охтууд байгаа. Тэгээд өмнө нь бид нар мэдээж сэтгэлдээ шахтай байсан. Тэгээд энэ ширхэг бурхан хэрхэн гэдгээс нь талаар энэ дуудаараа өгүүлсэн байгаа. Тэгээд хүлээн авцгаая. Ори цорхи бу амда тони гаси бу цакуца өнгөрсөө залуургүй зэми тусаж зогсолтгүй орсон өнгөж чи бухад орчихсан би болчи хайсан чиний зур миний зур дэхээ харон хит гэрэтса харон гино динэж чиний зур миний зур миний хавагч миний бучада За баярлалаа. Таалагдсан уу? Вау, тэгвэл хавтай үнэхээр гайхалтай тий. Зүгээр тайснаар гарч ирээс мик аваад зүрх аваа явж таа.
За баярлалаа. Тэгээд дараагийн дуу болохоор бас нэг гайхалтай найзын тухай дуу байна. Тэгээд энэ дууны нэмэр болохоор нөхөрлөл гэдэг дуу байгаа. Тэгээд энэ маань болохоор хипхоп дуу холно. Алгадчлаар хүлээн аван сонсцгоо. Нөхөрлөл. Нөхөр. Зэмэн намайг хүслэн гэдэг хүмүүс жинхэнэ нөхөрлөлийг хаана сайжруулах тухай үгүйсэн тухай дуу юм аа. Машин гой отос биш сайн огн сайхан залуу тэр бүгд жиш хүмүүс хэлний яг ор бодод иш бурхан намайг үлдсэн тэр диш гэхдээ амьдрал тусах болоогүй хүмүүсээ дахин босхойч байна өнөөс хойш бурхан зэрэг зүс би хамаагүй дахин атгүйгээр зүг замаа уушаа зүрх чадахгүй мөн замаа өрсөлгүй бол хинч нүгэлж чадахгүй би нэг хэмлэж ганцаар зүрх чадахгүй мөн замаа өрсөлгүй бол хинч нүгэлж чадахгүй Yoxi хипхоп дуу болоо те. Тэгээ үнэхээр нэр нэгийг бодлоо ч те. Үнэхээр яг юу хийх гэсэн болоо. Зүгээр. Санжаагийн зогсож одоо баахан бодлоо шүү дээ. Нэр яаж тогтох юм болоо гэ те. Надад хинт зааж өгөх юм чи яах юм те. 10 жил мэ зааж өгөхгүй юм чи. 5 төр өсгөө орж ихэр тэгэл толгой ойлдоо тэрээс хойш юу ч болгоогүй тэгэл тэр штэ. Тэнгүүд нөө нөхөрлөж бүр орж ихгүй тэгэл. За тэр яг тэгээ өөрсдөө цааш өргөжлөх үү? Сул юм бэ. За баярлалаа. Тэгээд бид нэг гахт төлөвлөлт үргэлжилж байна. Тэгээд бид нар болохоор өөрсдөө клуб залуусыг 1-8 гэж нэрлсэн. Яг яагаад 1-8 гэж нэрлсэн бэ гэхээр энэ маань маш гүн гүнзгий утгатай байгаа. Хэрэв та өнөөдөр нийгэмдэр харах юм бол нэг энгийн үг бидний амьдралд маш гүн утгыг агуулдаг. Тэгвэл энэ маань хэрэв харах юм бол зүгээр 180 гэж байгаа боловч
энэ таны амьдралыг 180 градус өөрчлөх боломжтой гэдгийг утгыг илэрхийлж байгаа. Тэгээд үргэлжлүүлээд дараагийн дугаар хүлээн авах сонсгой бидэнд Lose Control гэдэг байна. Энэ дугаар хүлээн авах сонсгой Lose Control. Алгадаш таасан бэ. Самэт намайг Темка гэдэг. Наа бас өмнө Teddy гэж дууддаг гэсэн байгаа. Би өнөөдөр Teddy Swims-ийн Lose Control гэдэг үг coverлоод хүргэж энэ үгэнд нь найруулах гэсэн байгаа гэсэн үг. Тэгээд та энэ дууг сонсч ирсэн байх сая хит болж исэн. За энэ дууг өөрчлөөд ямар утгатай болсон гэхэлэр ер нь бол нийгэмд хүмүүс айгу бардам байдаг. Яагаад гэвэл өөрийнхөө нүдэнд харагдж байгаа зүйлсээрээ маш их бардамдаг гэсэн үг. Тэгээд тэр хүмүүсийн харж чадахгүй бас зүйлс байдаг талаар хүмүүс бас тэрнээс болж бие биенийг хэмэлдэг талаар гарч байгаа та тэгээд тал зарах нөө. Жагуулан заран гихтэн зам тусаагүй мэднэ. Олон хүнд хас харцтай тулхаарч ойлгох шаардлагагүй гэж дотроо би зүтгэсээр ирсэн. Хэр зэрэг хэрүү да явахын хэнч мэдэхгүй хэрнээ бүгдийг хэрхисээр бивэнэ хэмлэх хүмүүс өөрөөсийн үдээсээ болж бивэнэ түлхэн. Don't you know you lose control. Үлээж байгааг мэдгүй бардан тарах таагаар алхан дошоо унсаа. I lose control. Зөвхөн харагдах зүйл биш. Араагүй мөртлөө идэх хит чухал. Энэ зүйлгөө энэ чиглэлээ урсах амт гүтэлэн явна бэ. Хүслээр явах наадхад төлбэй. Энэ бүхний өөр давар мөр дурж аван госолох үе бичиж гараа болох үе гарч ирнэ. Алта мөхийг мэдгүй гэдгийг хусан миний шаг нөхөгдөх болгон өөрийгөө олно. Үгшгүй үнцэнэ дүрэн амьд чамсгаж байгаа та баярна. You lose control. Үлээж байгааг мэдгүй бардан зоригтой гарахын дошоо унсаа. I lose control. Зөвхөн харагдах зүйл биш. Араагүй мөртлөө идэх хит чухал. I lose control. Үлээж байгааг мэдгүй бардан зоригтой гарахын дошоо унсаа. I lose control. Зөвхөн харагдах зүйл биш. Араагүй мөртлөө идэх хит чухал. I lose control. Араагүй мөртлөө идэх чухал. I
Зөвхөн гарагдах зүйл биш. Раби мөртлөө итгэх чухал. Баярлалаа. Нэг. Хэрвээ та магадгүй те дуулахыг хүсдэг бас ямар нэгэн хөгжмөндөр дарах сонирхолтой бол бас бидэртэй холбогдож болно шүү. Бид нар танд бүрэн нээлттэй байх болно. Open Mic 180 клубын хаалга танд үргэлж нээлттэй байх болно. Тэгэд өөртөө дараагийн дуу болохоор бас гайхалтай хипхоп дуу байна. Энэ дууны маань нэр нь болохоор Надад туслаач. Хүлээн сонсцгоё. Надад туслаач. Үгүй сайн сонсорог Кристина. Нэг. Хитчилэр үргэлжсэн сэтгэлийн шаардаа би хэзээ сулдаггүй насан туршийн гарагдаад мартыг хичээ инээ дээр дагсан би дорогдоод удах тусан болон мэдрэгдэг хосон зүрхийг арга цаасаар алдаж байна өөрийн үнэн төрхийг амар амгалан гэж байдаг бол түүнд хүрхийг хүсэж байна бурхан минь над туслаач хатсан зүрхийг устаач бороо минь над дээр туслаач боломж өгөө гэсэн бодлыг минь таслаач харахад ингийн байгаа зүрх дэхэр дутууд хэрэгтэй бурхан таны тусаж надад хэрэгтэй өдийг өрдөл өрдийн бордол өрдөө зүгэж алхлаа хоёр нүртэн баяны дүр тогсоор залхлаа хүсэл мөрөдөл өнөндөрхөө хот үсэр хатглаа хоёр нүрлэг амьдралаас өдөх нэгэн байдаг илдэг даруй гэрэн эцтэй инээдний цаан согтуу нөхрийн хатуу гарын цохилтыг даан хүчир хилийг харан өсөх хүүхдийн нөлөөстэй гарц ирээдүгийн тодорхойсон хувьтэйгийн зарц ягаад эрэг хуудгийг нь хийж асуудаггүй ажвар бүх сэтгэлийн галын хинч асаадаггүй мөнгөн байгаа жаргадаггүй хүний зүрх хосон өнгөр хуран төрөгдүүлэх нүгэл бүгдийн босон маргаш шинээр эгэлхийн тул өчигдрийн мартан босон гівчүүдээс на хураадаг орва урдан бүгдийг тосон ядуу баян ялгаагүй бүгдийг зүрхтэй хин чам хилээгүй мэд бурхантай адил дүрхтэй зөвхөн бурхан дургаж гадах хоосон орон зай би угаас байх юм шиг өөрийгөө шарн бүгдийг Вау, баярлалаа гайхалтай байлаа. Тэгэд бидэнд бэлдсэн сүүлийн зүйл маань болохоор жүжиг байх болно. Энэ жүжиг нэрийг болохоор Маск гэдэг маш гүн утгатай жүжиг байгаа. Тэгээ хүлээн аван үзье. Маск.
it's just running wild inside of me. I'm faded. I'm faded. So lost. I'm faded. I'm faded. За баярлалаа. Тэгээд жижигмэн таалагдсан гэж найдаж байна. Таалагдсан уу? Хэр байсан бэ? Окей. Хэрвээ энэ жижигнээс хэрвээ харах юм бол яг энэ маск маань олон хүмүүсийн амьдралд байдаг гэсэн те. Өнөөдөр би энэ маскны талаар ярмаар гоо. Яагаад тэр нийгэм дугаасаа хүн болгон өөрийнхөө амьдралаа баг зүүж, маск зүүж амьдарч байгаа учраас гэхдээ энэний талаар би нөгөө талаас ярмаар. Энэ маань нөгөө тал нь юу гэхээр ганцаардлага. Ганцаардлын аюултай. Хүмүүс өнөөдөр үнэхээр яг энэ зүйлсүүдэд нүүр тулах хэрэг гарч байгаа юм. Нийгэм. Бид нар бага хахад бүх төсөд айгүй амраасан тий. Зүгээр танихгүй хүмүүс очиод найзлаад найзаа хоёулаа тоглоом хаваагаад тоглочих гэж байгаа. Нөгөө тэгээ гээл тий. Хоорондоо тоглоол гэж байгаа. Зүгээр бага хахад бүх төсөд амар амраасан. Хин нэгэнтэй нөхөрлөд амар амраагаа юм. Хин нэгэнтэй харилцаад амар амраагаа юм. Чи бүр маш шингийн байгаа юм. Хүмүүс чамайг бүр зөөр өхөрж байгаа, хайрлаж байгаа юм. Тэр үднэхэр бүх төсөд айгүй гоёс тий. Тэгвэл одоо тийм биш. Яг яагаад тийм болсон бэ? Яагаад тэр өдрөөс өдөр цаг хугацаа явах тусмаа энэ нийгэм муудж эхэлж байгаа учраас. Өнөөдөр үнэхээр хүмүүс ингээд томрох тусмаа бидний амьдрал маань улам илүүтэйгээр асуудалтай болж эхэлдэг байгаа. Хэрвээ шударгаар ингээд харах юм бол нийгэм хөгжиж байгаа юм, юмнууд хөгжиж байгаа юм, юмнууд сайжирж байгаа юм. Гэхдээ хүний зүрх сэтгэл өөрөө улам илүү өдрөөс өдөрт мууцаар л байгаа юм. Яагаад вэ? Яагаад тэр хүмүүсийн ганцаардал гэдэг зүйлсүүдийг эвлэрч амьдарч байгаа учраас энэ зүйлсүүдийг өөрсдөө амьдралынхаа нэг хэсэг гэж бодож байгаа. Энэ маань тэгвэл өөрөө ямар гонигтай вэ те? Зүгээр чи өөрийнхөө яг энэ дээр гарч байгаа шиг маск зүгээд өөрийнхөө ганцаарлыг тэр дотор нь нууж эхэлж байгаа юм. Тэгвэл энээс чинь болоо чиний амьдрал улам илүү мууч эхэлсэн байгаа. Өмнө нь сайхан байсан. Тэгвэл одоо ерөөс тийм шээ. Тэгвэл энэ талаар юу гэж хэлж байгаа гэхээр Библи хэлтэй нүгэл гэж хэлж байгаа. Нүгэл өндөр хүмүүсийн амьдрал байсан гараа. Нүгэл өндөр хүмүүсийн амьдрал байх үед яг энэ ганцаардал яг энэ зүйлсүүдийг таны амьдралд эвлэрүүлж байгаа шиг энэ зүйлсүүдийг бий болдог байгаа. Тэгвэл өндөр үнэхээр шодрог байлаа. Сайхан би ажлаа тараад гэрлүүг явж байгаа үед нэг хүн гадаа осгоод өгсөн байсан. Сая хасаг 30 мөч хүрээд бүр аюур хөдөрсөн те. Бүр үнэхээр хэцүүсэн тийм үз. Тэгвэл тэнд нэг хүн осгоод өгцөөс. Тэгээд тэрний хажуугаар зүгээр хүмүүс өнгөрөөл яваад байгаа. Хажуугаар нь өнгөрөөд явж байгаа. Заримуд нь зургийг дарж байгаа, заримуд нь зүгээр хараал өнгөрж байгаа. Тэгээд тэр хүн дээр хин оцсон бэ гэвэл нэг цагтаа л оцсон. Тэгвэл хэрвээ эндээс харах юм бол тэр хүний оронд та өөрийгөө байна гэж зөвлөө. Тэр хүн хин нэгнээр залгаж болох байсан уу? Болох байсан. Тэр хин нэгнтэй харилцаж болох байсан уу? Болох байсан. Тэр хүн бөбөө байгаагүй. Тэр гуйлагч байгаагүй. Гэхдээ тэр тэнд ганцаараа л байсан. Тэгвэл яг үнтэй адилхан ганцаардал нүгэл таны амьдралыг яг ингэж сохолж чадна. Нүгэл таны амьдралыг тэнд ганцаархан чөлдөж чадна. Өөдөр яг ингэж шудраг байлаа. Таны төлөө гээд явдаг хүн хэн байдаг вэ? Таны гэр бүлээс өөр хинч биш байгаа. Таны төлөө гээд өөрийнхөө бүхий зүйлсүүдэд зориулдаг хүнийг ээж аав гэж хэлдэг. Тэгвэл та тэнд ганцаараа байх үед хин тань дээр очих вэ? Хин тань руу өөрийнхөө гарыг сонгох вэ? Тэгвэл залуу мөн охин мөн энэ өөрөө би танд хэлмээр байна. Таны амьдрал нүгэл байгаа бол Есүс Христ энэ нүглийн төлөө өөрийнхөө амьдралыг зориулсан байгаа. Таныг нүгэлтэй байх үед Бурхан таныг хайрлах учраас өөрийнхөө цорын гац хайрдаг Есүс Христийг бидний нүглийн төлөө загалмаа дээр өгсөн. Загалмаа гэдэг нь болохоор хүнийг алах зэвсэг байсан. Тэгвэл энэнгээр дамжуулаад Бурхан биднийг хайраа харуулсан байгаа. Бурхан танд чин сэтгэлээсээ хайртай учраас таны нүглийн төлөө таныг ганцаараа биш амьдраасаа гэсэндээ энэ зүйлсүүдийн төлөөсөө төлсөн байгаа. Тэгвэл Бурхан танд хайртай. Тэгээд би хоромхон зур дуудлага хиймээр байна. Энэ газар хүн болгон толгоогоо удаалаад нүдэн анчихгүй юу? Хүн болгон толгоогоо удаалаад эргэн тойронд хүмүүсээ хүндлээд энэ газар байгаа хүн болгон толгоогоо удаалаад нүдэн анчихгүй юу? Толгоогоо удаалаад нүдэн анчих. Баярлаа. Эргэн тойронд таныг хэн ч харах байгаа энэ үед. Магадгүй таны амьдрал нүгэл байгаа бол, магадгүй таны амьдрал яг л энэ маск байгаа бол энэ маск чинь таныг эрт өрөөгөө баллах болно. Таны амьдрал ганцаард байгаа бол энэ ганцаардал чинь таныг эрт өрөөгөө таныг жигүүлэх болно найз минь. Та тэнд ганцаараа байх болно. Үнэндээ та хэн ч хамаагүй байх болно. Таны идэл чиргэлж байгаа, таны зүүж байгаа зүйлсүүд хэн ч хамаагүй байхгүй болно. Мөн та яг энэ газар найзтайгаа байгаа бол та найзынхаа өмнөөс ч гэсэн амьдрахгүй гэдэг ойлгох хэрэгтэй. Тэгвэл энэ бүх зүйлсүүдээс Бурхан чөлөөлж чадна. Бурхан энэ болгон дээр гацыг өгч чадна. Бурхан таныг нүглээс чинь чөлөөлж чадна. Бурхан таныг энэ дарамтнаас, энэ буулганаас чинь чөлөөлж чадах байгаа. Хэрвээ энийг авахыг хүсэж байгаа бол энэ хайрыг өөрөх амьдралаа хүлээж авахыг хүсэж байгаа бол та зүгээр л гараа өргөө болохгүй юу? Та зүгээр л гараа өргөөл болгоч болно. Тэмээ үнэхээр миний амьдрал нүгэл байгаа. Тэгвэл би нүглээс салж байна. Би тэр гарыг харж байна. Баярлалаа таны шудраг байгаад. Өөр хүн байна уу? Өөр хин нэгэн байна уу? Та зүгээр л гараа өргөө болгоч болно.
Тийм үү үнэхээр миний амьдрал нүгэл байгаа. Миний амьдрал энэ бүхсэсэд байгаа гэж хэлэх хүн байл. Та зүгээр л гараа. Би энэ гарыг харж баярлалаа таны шудраг байгаад. Би тэр гарыг харж баярлалаа таны шудраг байгаад. Өөр энэ шудраг би тэр гарыг харж баярлалаа таны шудраг байгаад. Тэгээд хүн болон толгоо гудалгад нүдэнц байгаа энэ үед зөвхөн гараа өрсөн хүмүүс над руу харахгүй юу? Зөвхөн гараа өрсөн хүмүүс. Чин сэтгэлээсээ ч юм уу? 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 За тэгвэл маа дөр нааш урагшаа гавдар над руу. Зүгээрээ битгий сааз. Зүгээр урагшаа энэ өндрлөө гараад ир. Энэ урагшаа гараад ир. Таныг хинч харахгүй, таныг хинч олохгүй. Харин таныг бүх юмтайгаа хотголтаад явж байгаа хүмүүс шоолно шүү. Таныг сайн байх үуч хүмүүс шоолохгүй, харин таныг муу байх үуч шоолно. Манай зүр гараад ир. Зүг сааз уулгыг гараад ир. Сааз уулгыг гараад ир. Нааш урагшаа гараад ир. Нааш гараад ир.